Баянгол дүүргийн 31-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 31-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байгаа юм. За энэ төсөл арга хэмжээний хүрээнд 31-р хороонд 33-ын А байрны дээврийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлан шинчиллээ. Тогтчлт тоглоомын талбай. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 31-р хороонд 55-ын А, 55-ын Б байрны зүүн талд байрлах тоглоомын талбайд нэмэлт төгөөрөмжийг суйрлууллаа. Мөн 77-гийн А, Б болон 89-р байрны тоглоомын талбайг засварлах шинэ тоглоом суйрлуулах ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийлээ. Мөн нийслэс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 31-р хороонд Нарлаг хотхны 101, 102 дугаар байрны баруун талын тоглоомын талбайд шинэ тоглоомыг суйрлууллаа. Авто болон явган замын нөхөөс хашаахаас. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилд 3500 м2 явган хүний замыг шинээр тавих болон өргөдгөн шинжлэх засварлах ажлыг хийсэн. Засварлах ажлын хүрээнд 31-р хороонд хорооны нутаг дэвсгэрт 140 м2 автозамыг нөхснөөс гадна 57 дугаар байрнаас 10-ын А, АОС хүртэлх замд игнээ тусгаарлагч, гэмтлийн эмнэлгийн баруун талын зам дагуу игнээ тусгаарлах хашаа хасыг барилууллаа. Ингэснээр автозамын түгжрэл багасав. Мөн Нарлаг хотхны хойд хэсгийн явган хүний зам эвдэрсэн байсныг засварлан шинжлэх ажлыг тус хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.